За өнөөдөр уртах өглөө. Шинэ бараа орсон. Гатаа бүр өнөр бүр гайхамшиг. Ямар гоё юм бэ. Үнэхээр тансаг. Бараг 7 болчихын цаг. Манай замуудад аль хэзээ амьдрал буцалсан бэ. Би өнөөдөр бараа ороод гоё эсрэг хүн болохоор жоохон унтчихад гарч ирсэн. Тэгээд өнөөдрийн хувьд челленж хийгээд гоё хэрэг зүйлүүдээ олж харсан. Тэдгээрийн талаар ярилцмаар санагдлаа. Хамгийн том хэрэг зүйл нь юу гэвэл хүүхдүүдтэй гоё итгэдэг болж байгаа. 45 минут 1 цаг гэрээсээ гарах ямар ч зориггүй байдаг гэсэн. Тийм сөрөг бодлоод бодож хүүхдүүдтэй итгэхгүй байдаг гэсэн бол маш том итгэлийг олж авч байгаа. Тэгээд байнга биш 7 хоногтой 2-оос 3 удаа 45 минут 2 хүүхдээ орхио гарах зоригтой болцоо. Тэр минь маш гоё үр дүнтэй байгаа. Дараагийн гоё баяртай мэдээ бол 10 цагт яг хүүхдүүдтэй хамт унтдаг болж байгаа. 19 өнгөрөөгөл сошиалгүй тэг сайхан амардаг болж байгаа. Энэ бүр супер байгаа шүү. Яг хэрэгжиж байгаа. Челленжийнхаа хүрээнд ном уншлага маш гоё байгаа. Яг 10 цаа тоолол 10 цаа уншихад би ч өөрийгөө ном уншиж чаддаггүй. Ном уншихаасаа айгүй их айц утааж явдаг хгүй. Тэгсэн хэрнээ ном уншмаар санагдаад айгүй их ном авсан байдаг. Тэр бүр гоё дадал орж ирж байгаа. Шин дадал тэр бүр шин дадал гоё болж байгаа. За тэгээд маргаашаа гоё санаанууд, гоё мэдрэмжүүдтэй уулзцаая.